Сайн байцгаана уу? Би өнөөдөр та бүхэнтэйгээ амьдралын бүр дээр тодорхойсон талбар бүрээр ярьж байгаа сэдвүүдийг үргэлжлүүлэе гэж бодлоо. Тэгээ энэ удаадаа гэр бүлийн харилцааны талаар ярих гэсэн юм аа. Тэгэхээр ер нь гэр бүлийг аваад үзэх юм бол эцэг их байна. Хүнтэйсээс хүмүүсийн хувьд бол эхнэр юм нөхөр байна. Хүүхэдтэй болсон бол хүүхэд байна. Аах, эгч, дүү нар байна. Бас хамаатан садан хүмүүсийн одоо илүү өргөжсөн хүрээнд аваад үзмэл тэр маань бидний гэр бүлийг үрдүүлээд явж идэг. Тэгэхээр энэхүү өнөөдрийн ярилцлагын хувьд болохоор би гэр бүлийн гэдэг дээр яг эхнэр нөхрийн харилцаа руу дэлгүүр чиглэсэн байдлаар явъя гэж бодож байна. Тэгэхээр миний хувьд болохоор гэр бүлийн харилцаа өөрөө маш чухал нандин зүйл байсан. Өмнө нь Христэд итгээгүй байхдаа ч гэсэндээ миний ээж аав хоёр надад маш өндөр ёс суртахууныг зарчмыг тайлбарлаж өгч төлөвшүүлэхээр хичээж байсан. Үүнд нь би маш их талархаж явдаг юм аа. Тэгээд одоо монголчуудыг аваад үзэх юм бол ер нь аль нийтлээрээ би бол ёс суртахууны түвшин бол харьцангуй нэг хайхтар задарчхаагүй, эвдэрчгээгүй нийгэм маань бас ингээд социализмын үед одоо нам нэлээд их ёс суртахууны чиглэлээр ажил хийдэг байсны улбаа ч юм уу арай жоохон одоо цадигтай гэж хэлж болохоор ийм нийгэмд амьдардаг. Хэдийгээр задарч байгаа ч гэсэндээ монгол хүний өөрийнхөө хүмүүс нэг тийм танагтай юм шиг санагддаг. Тэгэхээр одоо ингээд даваад үзэх юм бол би өөрийнхөө амьдралын хувьд болохоор альва талбар болгон дээр ингээд зорилт, эрхэм зорилго, хараа, чиглэл тэр болгоноо бол тодорхой болгож авч явах хичээдэг. Тэгээд гэрээлийн харилцаан дээр ч гэсэндээ би нөхөртөө ямар харилцаатай байх вэ гэдээ өөрийнхөө хүсэж байгаа тэр алсын аргаа бол томьёолж бичсэн юм аа. Тэгэхээр би нөхөртөөгөө бол эндээс бичсэн юм харж хэлчихье. Нээлттэй, үнэн шударга, хүндэтгэлтэй, хайрын харилцаатай амьдрахыг хүсэж байгаа. За тэгээд энэ юу гэсэн үг гэхээр энэ дотор маань нэлээд олон үгс ингээд орчихсон байгаа шүү дээ, тий. Тэр үгс болгон цаана тодорхой зорилгыг агуулж байгаа. Жишээлбэл би нээлттэй байна гэдэг нь гэсэн үгээр битэрийн хувьд болохоор бие биенээсээ нүүн дарагдуулах зүйлгүйгээр амьдрахыг хэлж байгаа. Үнэн шударга гэдэг нь болохоор бие биендээ худал хийхгүй, бие бинийгээ хуурахгүй гэсэн үг байгаа. Харин хүндэтгэлтэй гэдэг бол бараг ойлгомжтой баха. За тэгээд хайрын харилцаанд байна гэж. Ингээд аваад үзэх юм бол би яг өөрийнхөө амьдрал дээр нөхөртөө суусан үеэс ахуулаад одоо баримтлалын зарчим маань бүгдээрээ дандаа Библиэд тусгасан тийм зарчмууд байгаа. Тэгээд Библиэлд юу гэж заадаг юм бэ гэд үзэхээр хамгийн ихэнд Эхлэл номонд хүн төрлөختний анхны гарал үүслийн тухай ярьж байхдаа Бурхан өөрийнхөө хүсэл зорилгыг маш тодорхой мэдүүлсэн. Тухайлбал анх эрэгтэй хүнийг бүтээгээ дараа нь эрэгтэй хүнээс эмэгтэй хүнийг бий болгосон юм аа. Тэгээд өмнө нь болохоор одоо Библиэд итгэдэг хүмүүс яаж хүнээс ингэж хүн одоо бий болгох юм тэр бол утгагүй зүйл байна. Одоо заавал одоо эмэгтэй хүний биеэр төрөх ёстой ч гэдэг юм. Хэмжлэн эсрүүцдэг тэмцээс хавиранаас хүн бүтээн гэдэг бол айгүй ойлгомжгүй зүйлээсэн бол одоо яг ингээд орчин үеийн технологи өндөр хөгжчихсэн одоо биотехнологи бий болчихсон байгаа учраас өнөөдөр бол альва тийм биеийн эрхтэн эд эсээс ямар нэгэн өөр одоо махбодыг бүтээн идэгт бол гайх хүн бараг байхгүй болчихсон. Тэр бол боломжтой гэдэг бид нар хүн өөрөө хийх болно. Бурхан байтугай хүн хийх боломжтой тийм зүйл бий болчиход байна. Тэгэхээр энэ Эхлэл номонд болохоор юу гэж заасан гэдэг юм бэлээр анх хүн төрлөختнийг хийхдээ Бурхан ярилцсан байдаг. Одоо Бурханы 3 гэсэн ойлголт байдаг. Бурхан 1 мөртлөө 3 гэж хоорондоо ярилцах боломжтой тийм бодгалуудаас бүрдсэн байдаг гэж Библийг бид ойлгодог. Тэгэхээр юу гэж ярилцсан бэ гэхлээр бид өөрсдийнхөө төр төрхөөр хүний бүтээе гэсэн юм. Тэгээ тэр нь үнээр гайхамшигтай яагаад вэ гэхээр хүн гэдэг амьтан бол хэрэг бурханлаг дүр төрх юм уу тэр онцгой шин чанар байгаагүйсэн бол амьтнаас ялгаагүй л амьтан. Харин бурхан өөрийнхөө дүр төрхийг бидэнд өгсөн учраас ингийн амьтдаас ирсээр болчихж байгаа. Тэгээд анх хүний бүтээхтэй бас бурхан
хэдийгээр биеийг нь шорооноос уралсан ч гэсэндээ хамраар нь амин амьсгалыг үлээн оруулсан байдаг. Тэгээд анх тэр үлээж оруулсан одоо амьгүй юмыг амьд болгосон тэр улбаа одоо хүртэл ингэ дөрвөлжлээд бид хамраараа амьсгалаад явж байгаа. Хамраараа амьсгалж байгаа маань л өөрөө энэ бурхны бүтээлийн нэг нотлогоо байгаа. За тэгээд ийхүү амьсгалснараа бид өнөөдөр амьд оршигч болж байгаа. Тэрнээс ширээ бид амьсгалахгүй байх юм бол амьд орших ямарч боломжгүй юм аа. За тэгээд нэг гайхамшигтай зүйл нь болохоор эрэгтэй болон эмэгтэйг бүтээе. Тэгээд аль алинд нь өөрийнхөө дүр төрхийг өгөө. Тэгээд тэр хоёр нийлжээж бурхны дүр төрхийг бүрэн утгаар илэрхийлнэ гэсэн тийм санаа энэ ишлэлээс харах боломжтой байдаг. Эхлэл номын 1:27-26-аас 31 ишлэлийг аваад үзэх юм бол за тэгээд эдгээр ишлэлийг ярилцсан бол асар их гүн гүнзгий гоё гайхамшигтай зүйлс бол байж идэг. Тэгээд гүнзгийсээ судалгаа хийгээд үзэхээс боломжтой юм аа. За би зүгээр ганцхан жишээ болгоод хэлчихэд бол бурхан анх энэ бүтээлийн ажлыг хийж байхдаа өдөр болгон өөрийнхөө ажилдаа үнэлгээ хийжсэн. Тэгээд үндсэндээ бол 6 өдөр ажилласан байдгаа 7 дахь өдрөө амарсан. Тэгээд энэ 6 өдрийнхаа турш ингээд орой ажлаа хичээл ажиллаад өгөхдөө за сайхан байна. Сайн болж байна гэл. Тэгээд яваад байсан. Харин хүн төрөлхтний бүтээж дуусаад тэр 6 дахь өдрөө өөрийнхөө ажлыг үнэлэхдээ нэн сайхан гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл урд өмнөхөөс илүү гайхамшигтай яг л өөрийнхөө сэтгэлд нийцсэн тийм бүтээл боллоо гэдгийг бол илэрхийлсэн. Тэгэхээр өмнөх одоо бүтээлүүдэд наваад үзэх юм бол бурхан сансар ахтаргүй бүтээж байгаа. Тэгээ сансар ахтаргүй судлаад үзэхэд ямар гайхамшигтай ирүүлсэн зүйл илээ. Дараа нь усны ертөнцийг бүтээж байгаа. Зөвхөн усыг ингээд судлаад үзэхэд ямар гайхамшигтай зүйл илээ. Дараа нь ингээд ургамлын ертөнцийг одоо аймгийг тэр аяар нь бүтээж байгаа. Тэр ургамал судалж байгаа хүмүүс ямар эр үсийн гайхалтай ертөнцийг бол мэдж байгаа. Зөвхөн судалгүй хүмүүс ч гэсэндээ гадралж байгаа. Тэгээ дараа нь амьдтыг бүтээсэн. Тэгээд ингээд амьдтыг судлаад үзсэн бол ямар эр үс юм бэ те. Тэгээд бас ер нь ингээд хуурай газрыг бий болгоно. Өөрөө энэ геологийн тогтоц, энэ маш нарийн зохилдлого, харилцан шүтэлцээ энэ болгоныг аваад үзье л да. Тэгээд энэ нарны тойрог, сарны тойрог, дэлхийн явж байгаа тэр зам. За тэгээд энэ гаригуудын хоорондын таталцал одоо тэр нөлөөлж байгаа түрлэг одоо ингээд бие биенээ татж байгаа тэр усны хөдөлгөөнч гэсэндээ нөлөөлж байгаа байдлыг аваад үзэх юм бол тэр бүх зохиомж, тэр бүх утга учир ямар гайхамшигтай вэ те. Гэтэл тэр зүйлээ хийхдээ бурхан сайхан болж байна гэж хэлсэн мөртлөө хүн төрлөختний хийснийхаа дараа нэн сайхан гэсэн үнэлгээд байсан юм аа. Тэгэхээр бид бол үнэхээр бурханы зүрх сэтгэл нийцсэн байдлаар анх бол бүтээгдсэн юм аа. Бидэнд ямар хорон мод зүйл байгаагүй. Тэр анхны одоо хэлбэр дүрс маань бол тийм байсан байна. Тэгээд анх бүтээхдээ бас эрэгтэй эмэгтэйгээр нь бүтээсэн. Эмэгтэй хүнийг эрэгтэйгээс нь авсан. Ингээд бодоод үзэх хүнийг хүнээс авч байгаа учраас одоо ч гэсэн үргэлжлүүлээд бид нэ хүнээс л төрдөг. Тэгэхээр тэр юу үсэж байгаа юм гэхээр тэр маш гүн гүнзгий тийм таталцах хүч харилцааг үүсгэж байгаа маа. Тийм учраас ингээд хүн яагаад хүндээ хайртай байд юм бэ гэдэг хариултыг бас бид эндээс авч болно. Тэрнээс иш одоо бурхан анх бүтээхдээ асар олон одоо шороогоор бие бүтээгээд бүгдэнд нь амьсгал үлээж оруулсангүй. Дээрээс нь одоо нэг эрэгтэй хүний бүтээгээд 3-4 эмэгтэй бүтээгээд за одоо та нар амьдрцгаа гэж хэлсэнгүй. Яг л нэг эрэгтэй нэг эмэгтэй. Үүнийг дараа нь Есүс дэлхийд амьдарч байхдаа хүн төрлөختөнд бурхны тогтоосон зарчим ерөөсөл нэг эрэгтэй нэг эмэгтэй байхаар өөрөөр эмэгтэй эрэгтэй хоёр хүний хайр сэтгэлийн холбоо гэр бүлийн нандин харилцаан дээр тулгуурлаж авч явна гэсэн тэр санааг бол маш тодорхой заасан байт юм аа. Тийм учраас үүнтэй маргалдах гэж оролдож байгаа хүмүүс бол үндсэндээ надтай юм уу эсвэл одоо яг энд итгэж байгаа хүмүүстэй маргаад бол ямарч үр дүн бол гарахгүй. Харин яг Библиэд биччихсэн байгаа тэр зүйлстэй л маргах хэрэгтэй болдог. Тийм учраас маш олон хүн Библи рүү дайрж, давшилж, устгах гэж оролддог, дургуутдаг. Тэгээд одоо Библиэд итгэж байгаа хүмүүсийг болохоор маш их нарийн одоо уйтан сэтгэлгээтэй байна, олон юмд нээлттэй байж чадахгүй байна гэж шүмжилдэг л дээ. Тэгэхээр би олон юмд нээлттэй байх гэдгийг юу гэж тодорхойлдог вэ гэвэл
альва одоо хүн нэг юмд итгэжээд байж ахт нь өөр нотлогоо, өөр санаа гарч ирэх юм бол тэрийг нээлттэй хараад, судлаад, жишиж үзээд зөв буруу юу, үнэн үү, худлаа гэдгийг бол тогтоох нь одоо чадварыг хэлж байгаа. Тэрээс зөвхөн минийх үнэн юм аа, бусдынх нь худлаа гэж анханасаа тийм дүгнэлт гаргачаа. Тэгээ тэрнгээр зүтгэж байгаа хүнийг бол би бол одоо муухар оюутан сэтгэлээ тэгж хэлнэ. Тийм учраас одоо Христ итгэгчид рүү дайраад байгаа тэр дайралтыг бол би үзэндээ бол туйлын шудраг биш гэж үздэг юм аа. Тэгээд за яах вэ? Тэр хүмүүсийг тайван байлгацгаая. Цаашаа үргэлжлүүлээд явъя. За тэгээд энэ эрэгтэй эмэгтэй хүний хайр сэтгэлийн холбоо, нандин харилцаа нь өөрөө маш өвөрмөцтэй. Одоо монголчууд ярьдаг болсон чинь exclusive гэдэг эксклюзив цуглуулга гэх юм бол одоо нийтэд ингээд дэлгүүрт ингээд илбэг зарагддаггүй. Одоо бараг л дэлхийд нэг шиг хоёр шигээр ч юм уу тий эксклюзив зөвхөн би өөрөө захиалгаараа ч гэдэг юм уу өрмөц байдлаар ингэж хийгддэг. Тийм бүтээгдэхүүнийхээ одоо цуглуулгыг эксклюзив гэж нэрлэж байгаа. Одоо ийм бүтээгдэхүүнийг борлуулахаар компаниуд ажиллаж байгаа. Тэгвэл бурхан энэ гэр бүлийн харилцааг эксклюзив буюу зөвхөн нэг эрэгтэй нэг эмэгтэй бие биендээ л харилцаа байхаар бүтээсэн. Тэгээ тийм зарчмыг одоо хүлээж авснараа маш олон гай зовлон одоо урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэж бодож байна. Тэгээд маргаж байгаа одоо үүний эсэргүүцэж байгаа хүмүүстээ заавал одоо өгөөр дамжуулаад мэтгэлцээд яах вэ? Харамсалтай л надад санагддаг л да. За жишээлбэл энийг хүний эрхийг богдууллаа, бид нар дуртай хүнтэйгээ секс хиймээр байна гэсэн тийм бодолтой хүмүүс одоо дэлхийд дүүрчээд байна шүү дээ. Тэгээд би бол тэр хүмүүстэй маргамааргүй байна. Хүн өөрийнхөө бодлыг одоо тэгээд аваад явах бүрэн эрхтэй. Харин миний хувьд бас би өөрийнхөө бодлыг өөрийнхөө дүгнэлтийг тэгээд явах бас эрхтэй. Тэгээд би энэхүү дүгнэлтээ яг л Библийн ихтер тулгуурлаж одоо хүрсэн. Бас ингээд амьдрал дээр ч гэсэндээ ажиглал тэгээд явах нэ. Одоо ингээд тийм бэлгийн одоо замбраагүй хартлаас болоод одоо халдварт өвчин, за тэгээ сэтгэл санааны докторгүй байдал, хямрал, зовлон, тэгээ бас үнэнч бус одоо тийм хандлага газар авч байгааг бол би ажиглаж харж байна л та. Тэгээ тэр зүйлийг бол урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Заавал одоо тэгж тэмцэж зовоод авах шаардлагагүй юм шиг санагддаг. За тэгэхээр ийм зарчим дээр үндэслэж одоо манай гэрлийн хувьд бол ингээд их нөхөр боллоо. Тэгээд миний хувьд бол сэтгэл санааны хувьд маш амгалан тайван гайхалтай амьдрах боломжийг бас бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл би нөхрөө тагнах шаардлагагүй. За хаана хинтээ болцож байгаа бол хинтээ мессежээр харилцаж байгаа бол ямар нэгэн өөр охин руу одоо хамдарч ийн үү гэх мэтлэн тэгж зовох юм шаардлага байхгүй. Яа тэгэхээр би юу гэж итгэдэг вэ гэхээр энэ хүн бурхантай хүн, бурхны өмнө хариуцлага хүлээн бурхан бүх зүйлийг харж байгаа учраас энэ хүн бурхныхаа өмнө тайлагнана. Тэгээд энэ хүн өөрөө бурхныхаа өмнө тангараг өргөсөн учраас надад бол үнэн чайраар хандж байгаа гэдэгт итгэдэг. Тэгээд одоо энэ хууль эргэцэн хүрээнд ч гэсэндээ тийм ойлголт байдаг. Тухайн хүний буруу зүйл нотлогдтол тэр хүний гимгүү гэж үзнэ гэдэг. Тэгэхээр би тэр хүнийг одоо буруу юм хийгээгүй багт нь хардас сэрдээд буруутгаад амьдраад байвал ямар хүнд хэцүү амьдрал юм бэ? Тэр байтугай одоо энэ хууль эрх зүйн салбарын зарчмаар аваад үзвэл буруу юм хийжсэн ч гэсэндээ гэрээ тэр нь нотлогдоогүй би тэр нотлогыг нь хараагүй байх юм бол тэр болтол би ингээд 50 байж хас боломжтой байгаа байхгүй юу. Тэгэхээр миний хувьд болохоор мэдээж одоо хоёр дахь хувилбар биш, яг эхний хувилбар нь үнэн гэдэгтээ бол би итгэлтэй байгаа. Тэгээд үүний хариу би бас өөрөө тийж хандах хичээдэг. Дээрэс нь заавал тийм хариу харж биш. Яг зарчмын хувьд би энэ хүнд үнэн чараар хандна гэж би өөрөө тангараг өргөж ингэрлийн харилцаанд орсон учраас би яг л тэр тангарагынхаа дагуу амьдрахыг хичээдэг аа. За тэгэхээр ингэж гэр бүл бий болгосноор бол бат бих салалтгүй гэр бүлийг бол авч явах боломжтой байдаг. Тэгээд Библиэлд бас бурхан би салалтыг үзэн яддгаа гэж хэлсэн. Тэгээд үүний шалтгаан нь болохоор үр хөвгттэй холбоотойгоор тайлбарласан байт юм аа. Тэгээ бодохоор би заримдаа ямар өргөмөр юм бэ гэж боддог байхгүй юу гэхээр бурхан энэ хүүхдүүдэд маш их хайртай, хүүхдүүдийг маш их гоё найдвартай, баталгаатай орчинд амьдруулахыг, жаргалтай амьдруулахыг хүсдэм байна гэдэг нь бурханы яг зүрх сэтгэлээ харагддаг.
Тэгээд бит хоёрын хувьд бие биенээ хайрласнараа үр хүүхдүүдтэй ч гэсэндээ маш сайхан амар чинээр орчныг бий болгож чаддсан байна гэдэг бас үүнээс харж байгаа. За тэгэхээр одоо энэ зорилго маань ойлгомжтой болсон. Би үнэн ч хайраар одоо хулал хийхгүй хуурахгүйгээр одоо нээлттэй эрүүл байдлаар ингээд бүртгээ харилцана гэсэн зорилготой. За үүнийг хэрэгжүүлэхийн тулд яах юм бэ? Хүндэтгэлтэй байна гэдэг чинь одоо жишээл юу юм бэ гэдгийг би бодож үзлээ л дээ. Би бүр тэр ятгаа бүр үйл ажиллагаанд төлөвлөж гаргасан. Би нөхрөө хүндэтгэнэ. Тэгээд хүндэтгэх хөрөндөө би юу хийх вэ? Хүндэтгэлээ яаж илэрхийлэх вэ? Тэгээд би юу өөртөө төвшөлтэй гэхлээр би дуу хоолойныхоо өнгийг өргөлж элдэг зөөлөн байлгана гэсэн зорилт төвшөлдөг. Дуу хоолойныхоо өнгөөр бид тухайн хүнийг хүндэтгэж чинь үгүй гэдгээ илэрхийлдэг гэж би боддог. Тэгээд энэ дэр нэг зүйлийг тодруулахад бас нэг хэцүү юм хаяа би эмэгтэйчүүдээс сонсдог байхгүй юу гэхээр нэг тэгж нэг найлан хаатаж нөгөө хүнээ жоохон ингээ умруулж тэ хуурамч байдлаар сэтгэлийн ингэж өөртөө татах тийм юм яриад идэг байхгүй арга хэрэглэх гэдэг ч юм уу тий. Надад тэр жоохон эвгүй санагддаг. Би бол тэр элдэг зөөлөн сайхан айлыг бол чин сэтгэлээсээ л хайраас ундраа ингээ төрүүлснээрээ л нэг жинхэнэ утгаараа ажралтай амьдрал итгэлтэй байна. За тэгээд үүнээс гадна одоо хүндэтгэл үзүүлж байгаа бол би төвчээртэй сонсох чадвартай байх хэрэгтэй. Тэгээ би өөр дээр нэг юм анзаарсан. Би маш төвчээргүй хүн байна. Би сонсож чаддгүй нөө би өөрөө л ярих гэдэг хүн байна гэдгийг нэлээд хэдэн жилийн өмнө анзаарсан. За тэгээд үүн дээр дүгнэлт хийгээд өөрийгөө залруулж эхэлсэн. Тэгээд анхаарлаа би бүрэн хандуулна гэж өөртөө зорилго тавьсан. Тийм учраас хэрвээ тэр хүн над руу хандаад үг хэлж байгаа бол юу хэлсэн бэ гэдэг ерөө сонсоог бол яг ингээд бүх анхаарлаа хандуулна. Одоо ингээд юм хийжсэн, бичижсэн бол аль дахиад хэлдэг юу болчих гэдэг өөрөө одоо зөрөгт руугаа ч юм уу компьютераас ингээд нэг салгахгүйгээр ярих биш. Яг өөрлөө хандаад яасан нэг надтай ярьж байл би бас ингээд өөрлөө ингээд нүдэрээ ингээд ширтэлцэж ингээд ойлголцохын төлөө би чамайг анхаарч байна, би чамайг хүндэлж байна гэсэн тийм мессежийг би нэгсэндээ биеийнхаа хэлээр илэрхийлэх ёстой юм байна гэж өөртөө дүгнэлт хийгээд түүнийхээ дагуу амьдарч байгаа. Яг энэ зарчмыг би бас хүүхдүүдтэй хэрэгэлдэг. Одоо би юу анзаарсан гэхээр хүүхдүүд маань юм асуухаар юм хэлэхээр бас том хүмүүс төдийлөн тоодохгүй, хардагчгүй. За юу гэдэлх гээд анзаалыг тэрийг ордон хэлээд тэгэл ажилтаа анхаарат байдаг. Тэгээд хийж байгаа юмдаа анхаарат байдаг. Ингэснээрээ миний хүүхэд надад нэг үнцэнтэй биш гэсэн тийм мессежийг нөгөө хүүхдэд өгөөд илэг. Тийм учраас үлдээ нэг хүүхэд нь ч гэсэнтэй хандгал болчихдгоо. Тэгэхээр би хүүхдийнхаа зүрх сэтгэлийг ямар нэгэн эд юмс юм уу өөр хүнд ч юм уу алдчаа дараа нь араас нь гүүгээл нөгөө хүүхдийнхаа сэтгэлийг эргүүлээд өөртөө татах гэж оролдоод байх биш. Харин яг одооноос би жинхэнэ утгаараа ээж байхын төлөө жинхэнэ утгаараа би эхнэр байхын төлөө тэмцдэг. Үүний тул би харсан чинь хүний мөн чанар өөрөө тийм төгс сайхан дандаа найланхаа, дандаа ээлдэг, дандаа нөгөө хүний төлөө байж чаддгүй юм байна. Би бол хувайчээсэн, хорон муу, ер нь л өөдгөө хүн юм байна. Тэгэхээр би өөрийгөө залруулах хэрэгтэй юм байна, үүнийгээ засах хэрэгтэй юм байна гэж ойлгож өөртөө ерөнхийдөө тэмцдэг. За тэгээд зарчмаа тодорхойлцохоор сүултээ ингээд хэд хэд удаа хэрэгжүүлээд үзээд өөрийгөө залруулад байхад тэр нь хөвшил болчихж байгааг яс анзаарсан. Тэгээд цаашдаа бол одоо ингээд улам сайн дадлага одоо хөвшүүлж яг өөрийн мөн чанар болгохыг хүсэж байна л да. Англи хэлээр нөө second nature гэж хэлээд байдаг. Өгөхийн хувьд болохоор маш чухал зүйл гэж бодож байна энэ гэр бүлийн харилцаан дээр. Юу вэ гэхээр ямар ч хариу нэхэлгээр хайрыг ерөөсөө 100% өгөх ёстой гэж би боддог. Тэгээд миний хувьд болохоор би лаацтай юм л дээ. Тэр хүмүүс маань 100% надад хариу өгч идэг учраас миний хувьд бол ажралтай сайхан амьдарч болдог. Зарим хүмүүсийн хувьд бол тийм биш гэдгийг би ойлгож байна л да. Тэгэхээр энэ дээр би нэг жишээ ашиглаж гэж үзэн. За миний хувьд бас нийгмийн идэх их өндөртөө хүмүүс туслахымсаа гэж хичээдэг. Тэгээд явахдаа би хизэж хариу хардаггүй. Тэр хүн намайг ойлгохгүй, тэр хүн намайг үзээ ядаж, намайг муу хэлсэн ч болно. Тэгсэн ч гэсэн би гомдохгүй. Би баярлаа гэдэг үгийн төлөөч ажиллахгүй. Хэрэг би өгөх гэж бол 100% ямар ч хариу харахгүйгээр өгнө гэсэн тийм зарчмын дагуу амьдарч ажиллаж байгаа. Ажил дээр ч гэсэндээ хичээдэг. Тэгээд ийм зарчмуудыг ингээд баримтлаад явахаар үнэндээ ингээд ажралыг бий болгох
ундрагууд миний амьдралд өөр ингэж хөвшдөг юм байна гэж би ойлгосон юм аа. Тэгээд миний хувьд бол энэ ажиргалтай амьдралын нийгэмдээс бол гэр бүлийн харилцаа зайлшгүй том чухал байр суурьтай харилцаа мөн. Тэгээд үүндээ болохоор эдгээр зарчмуудыг баримтлаж ийм алсын хараа зорилт дэвшүүлж тэр ядгаа бүр одоо энэ сар би нөхөртөө хайраа харуулахын тулд би ийм юм хийх болно гэдгээ хүртэл би ажлын төлөвлөгөө болгож өөртөө ингэж бичдэг. Тэгээд та нараас намайг өмнөх видеонд харсан бол намайг ийм ажлын төлөвлөгөөнд амьдардаг хүн гэдгийг бол мэдж байгаа. Тэгээд ингэснээрээ бол би бол хиймэл зүйл одоо хөвшүүлэх гээд явж байгаа гэж би бодохгүй байна. Тэр ятгаа бүр нөхөртөө хийлэх, илдэг сайхан хайрын үгсээ хүртэл би цаасан дээр буулгад бичдэг. Яагаад тэрийг би бас боддог. Яагаад гэвэл би өөрөө автоматар ингээл болж байгаахан минь харцагхан минь гэж хайрлаад ингээ хайрын үг ундраад идэг хүм биш юм байна гэдгийг би бас ухаарсан. Тэр өтө хүүхдүүдтэй харилцахтаа ч гэсэндээ би яаж тэднийг хүүхдгөөч сайн мэдгүй сонин тийм үйлдэл хандлага бас гаргаж ирсэн. Тэгээд тэр нь болохоор бас миний амьдарч ирсэн ахуй соёл Монгол хүмүүсийн замтай бас холбоотой юм байна би дараа нь ойлгосон л доо. Тэгээд монголчууд чинь нөгөө хайраа дотроо халаагааднаа гэж явдаг учраас төдийлөн бас нэг айхтар өгөөдөд байдаггүй тийм соёл юм шиг санагдсан. Нөгөө талаас өхөртгтэй бас заримдаа хэд ингэж худлаа найлахад байгаа юм шиг надад тийм мэдрэмж төрдөг л дээ. Тэгэхээр тэхгүй тулд би яг яах ёстой юм бэ гэдэг дээр өөр дээрээс дүгнэлт хийж юм. Одоо ухаалаг байдлаар хайрлах гэх юм аашаа. За тэгээд Библиэлд Тит номон дээр юу хэлсэн мэт юм гэлээ. Одоо туршлагатай эмэгтэйчүүд нь одоо туршлагагүй эмэгтэйчүүдтэй нөхөр хүүхдээ яаж хайрлахыг зааж өгөх хэрэгтэй гэж хэлсэн гэдэг байхгүй юу? Энэ их сонио өөртөө нүүн хайрыг заадаг гэж хэлж байгаа байхгүй юу? Бид нар бол хайрыг ингээл аяндаа автоматар бий болчихдаг сэтгэлийн хөдөлгөөн маш хүчтэй ингээл дурлсны улмаас одоо би өгөхөд бэлэн болоод тэр хүн юу ч хамаагүй хийгээд явдаг болно гэж ойлгох гээд байдаг. Тэгэхээр би бол үүнтэй бол санал нэгдэхгүй байна. Энэ хайр гэдэг бол сонголт. За залуу насанд анх учирч байхад ч юм уу тийм ээ айгүй хүчтэй татагдаад одоо тэр хүнтэй суухгүй бол өгөх гээд байгаа юм шиг тийм мэдрэмж төрж иж бас болно л та. Тэгээд зүйлийг бол би үгүйсэхгүй. За нас одоо өндөр басан хойноч гэсэндээ тийм өндөр мэдрэмж авдаг хүмүүс бас байдаг л та. Түүнийг би бас үгүйсэхгүй. Харин энэхүү мэдрэмж хэр зэрэг удаан үргэлжилдэг вэ гэхээр нөгөө хүн алдаа гаргахтал нөгөө хүн эвгүй зан гаргахтал үргэлжлээл тэгэл тэрийг харчингот өө ийм юм байсан юм би өөртөө аюугаа гэж бодож байсан шүү дээ энэ чинь өөртөө биш юм байна гэд хаяал дараагийнхаа хүний хайхан бол надад бол тэр хайр биш. Би юу гэж үздэг вэ гэхээр за мэдээж тэр хүн бол сэтгэл маань нийцсэн байх ёстой шүү дээ. Тэгжээж л одоо гэр бүлийн харилцаа үүсэж байгаа тэр нөхөр сонгож авч байгаа. За маш хүчтэй татагдаад өгөхөөр шахаад дурлаад сууснуу эсвэл зөөлөн тасаа сууснуу тэр нэг чухал биш. Хамгийн гол нь шийдвэр гаргаад битээр суунаа, битээр гэр бүлийн харилцаанд орноо, битээр хамтран амьдрнаа гэж шийдсэн л байгаа бол энэ сонголтын дээр л ягштал зогсох. Мэдээж одоо юу гэдгийг миний өөрийн амь насанд хүүхдүүдийн амь насанд аюул тулгарх хэмжээний нөхцөл байдал үүсэх юм бол заавал одоо би өмнө нь хайраар энэ хүний төлөө өхөн хатан явна гэж алавдахгүй Библиэлд ч гэсэндээ цутаа гэсэн тийм шийдлийг бол өгчихсэн байдаг. Тэгэхээр миний хувьд л мэдээж ийм байдал бол манай гэр бүлд бол үүсээгүй л дээ. Тэгээд ер нь бол үүсэхгүй болов уу Бурхны одоо хайр нэгөөсөл бидний дээр дүүрэн байх болов уу гэж би итгэлтэй амьдардаг, тийм итгэлээр амьдардаг. Тэгээд нөгөө талаасаа болохоор одоо яг тэр хүнд би сонголтоо нэгэнд хийчихсэн бол үнэн ч хайраар хайрлана. Хариу нэхгүйгээр хайрлана. Өгөх юм байвал тэрийгэ 100% чадлынхаа хэмжээгээр өгнө гэсэн тийм хандлагатай байдаг. Тэгэхээр энэ хандлага, ийм зарчим, ийм хараа бас яг ийм гэр бүлийн ажиглалыг бүрдүүлдэг болов уу гэж итгэдэг юм. За өгөр би яриагаа хэлж байна.